Битий сайхан нэг юу гэж болохгүй найз энэ баярлалаа. Хуулаа орой дээр л хүлээж байлаа. Жуулчин найз маань жуулчлаа хийгээд юу юм үзэж хараад ингээ явж ирлээ. Камбава. Харааны сайнараа найзгаа олж харлаа. Чи нөгөө юу байна уу? Нөгөө тэр биш өөр салбитик шиг юм байна уу? Баггүй. Тийм үү? Байгаад энэ. Ягсан. За энийг хідүүлээ. Энэ нөгөө юу ахгүй юу? Манай Beauty Japan Cosmetics бол хапико дээр зардаг нөгөө ялаа шумуулнаас хамгаал салбитик байгаа. За. Энийг зочныг танилцуулахаас өмнө зочныг бас шавж хорхоноос хамгаалж өгье гэж байна. Тэгвэл дараа шумуул тэр гээд нэр авчих үү. За баярлалаа. Яг усанд орчих уу? Үзээ бүх юм арчих юмстай. Ялаа шумуулыг Таны үеиглээ. ханаас ялаа шумуул, хана ялаа шумуулыг Яг өнөө. Тэрийг Ээлэгээ бүх эсрүүл орох байлгүй гэдэг шиг. Манай шийдэгч шумуул их алтартай. Бас энэ голын яг хажууд байгаа болохоор. Гэхдээ энэ жил харьцангуй гайгүй юм те ялаа шумуул. Сэрүүхэн байсан болохоор тэгж байгаа шин. Гэхдээ өнөөдрөөс өнөөдрийг бас арчхад болно. Тийм үү. Тийм үү. За. Орчоо. Арчсан бай бүгдийг л арччихъя гэдэг. Бүтээгдэхүүнүүд нь юу яах юм? Айгуу тийм нөгөө органик юу яахгүй, илүү нөгөө химийн бодис юм байхгүй болохоор нөгөө бас хортой үнэр танар юмнууд нь хор болохгүй ч гэдэг юм уу те хурцдахгүй гэсэн тийм айдас байхгүй. Тэр гоё. За Тэгээд нэг үг хэлж тийм хоо. Тэгэл Япон чанар штэ. Өөр юу ахт те. Тэгээ угаасаа нэг Япон чанар сурчлах хэрэгтэй байд юм уу? Тэ. За би өнөөдөр чичноо танилцууллаа. Тэгээд та нар хинт ч дийлээрээ. Тэгээ манайд чинь болохоор нөгөө миний багын найз байгаа. Манай Томокогийн 2-3 дугаар байнгын дараалан бүр Хавайд амраа гэж Хавай амраа гэж яриад байсан. Тэр алдарт Хавай амраа. Алоха. Махало. Манай найз Хавайд амьдардаг. Одоо Томокотой хоёрын найз болсон. Тэгээд амраа маань ас хол Хаваяас Монгол улс руугаа зуны дэлгэр цагт хүүхдүүдэд амархаар нь нутагтаа ирж амардаг байгаа. Тэгээд амраа минь нутагтаа тавтан морил. За баярлаа. Чиний тавтан морил. Томаригато. Ямрама намайг Хавайд очиход үнэхээр кэртэй ээжиг айгүй юу юм бэлээ шүү дээ. Нээчиг, эгчиг, дүүшиг, найчиг гэж тэ. Тийм ямар ч хэлсэн миний найзыг амраа маань маш гоё кэрлээд анхаарад тэ хооллоод гэртээ гоё тав тухтай байлгаад ингэж байсанд нь би маш их баярлсан. Тийм тэгээд Яг найз нэрийг бастаагүй. тийм найзыг дүгнэ гэдэг. Би их сайн мэгтэй амраа сайн мэгтэй. Тэгээ өнөөдөр энэ уул яриа дээр сууч ин да. Өөрийгөө хавчуулаад. Тэгээ манай Томоко өөрөө сайн мэгтэй учир.
ийм сайхан хөрлүүд ингээд үүсэж явж байна. Тэгээд өнөөдөр амраага дуудаж урьсан явдал нэгдүгээрт Томоко маань тэр сайхан цашлимтгой зангийнх нь хариуг бас те нутагтаа ирснийх өөрийнхөө нутаг усанд бас гоё идлүүлж хамт агаарлуулахаар дуудсан байгаа. Тэгингээ бид бас сонир хачин сонирхолтой тэр Хавайийн тухай яриа өрнүүлээ. Мөн Монгол улсад ирээд энэ Томокогийн нутаг ус бас ямар вэ? Тэгтээ би бодоод байна сэлэнгэт хатаа нэг ирсэн баха санахгүй юм гэхдээ. Тэгээд анх удаа ирж энэ дөө ухаан орсон цагаас гэдэг шиг. Тэгээд өстэй сайхан нутаг юм байна. Хүмүүс яриалаа амар холгээд бододсон чи үгүй байна. Айх юм байна. Тий. Харцсангуу тэгээд дандаа л нөгөө зүг рүү анхангаа урхангаа өсгөл гээл те. Эсвэл болгон говь руу 2 удаа явсан. Тэгээд яваад идсэн чи энэ зүг рүү ерөөсөө яваагүй юу. Өстэй сайхан нутаг байна уу? Орос руу ийм машинаар хил гарч ирсэн. Чи дандаа нисчихсэн. Нисдэг байгаа шүү. Машинаар нэг явдгаа болохоор амар хол санагдаад явдаг уучлаарай. Тий. Тэгтээ бас багада Москва өдөрлөө чинь 5 хоног мөнөг вагоноор бол 2 ч явсан юмсан. Тий. Тэр замаараа байгаль нуур мургал юм хараад явж л байсан. Тэгтээ одоо яхад нөгөө юу лээ? Ухаарсан цагаас л мэдхгүй. Тэгтээ машинаар хол яваагүй. Ер нь жаа. За хаваа яагаад атсан бэ? Эхнээс нь тэгээ Тий штэ. Нөгөө одоо тэгээд нөгөө Монголын утаан унаар гэж яриад эхлэв штэ. Одоо тий. Тэгээд угаасаа яг манай 2 дахь хүүхэд гарах гад тэгээд 2013 онд чи хормоо игээд Хавайд тэгээд ерөөсөө мэдгүй байж байгаад очингуудаа маш их таалагдаад. Зүгээр хормоо хийх гээд утсан юм. Тий, зүгээр л хормоо хийх гээд Хавааг сонгохгүй юу? Манай нөхөр чи Америк болохоор би чи Монгол. Тэнгүүд Хаваа чи ерөөсөө яг ингээд Аз Америк хоёрын гол гэдэг байхгүй юу? Тэгээд за Хаваа гээл нөгөө багасаа л диважин Хаваа гэдэг диважин газар гал ингээл яриад байдаг. Очиж үзег болохоор тэнд хормоо хийгээд тэгээд маш их таалагдаад дараа жил нь ерөөсөө л юу яа гэд нөгөө 2 дахь хүүхдээ гаргачихсан болохоор утаа өнөөс хол Америк руу нөөе гэж шийдээд тэгэнгүүтээ Хавааг сонгоцсон байхгүй. Яг бол хамгийн ойрхон Америкийн мууж байхгүй. Тэгжэл шийдээд яасан. Тэгээд яг өөрөө хүүхдийн төлөө л нэг эрүүл орчинтой хүүхдэд дээлтэй газар хамгийн ойр газар гэж тэг сонгосон. Тэг яг нөхөр угаасаа Америк хүн чинь мэдээ солонгос юм Япон нөхгүй л шүү дээ. Америкийг сонгоод хамгийн ойр. Тэгээд угаасаа ингээд та нар Google дээр харах юм бол хамгийн happy state гингүүд Хавай гарч ирдэг байхгүй. 8-1 эсвэл 2 дандаа орж идэг. Америкийн тэр олон мужаас дандаа хамгийн нэгдүгээр юм 2 дугаарт явж идэг. Тэгэхээр хүмүүс нь тийм одоо Монголоос нэг тэс өөр л орон байхгүй. Яг нөгөө эсрэг нь гэсэн үг. тэгсэн мөртлөө сонирхолтой нь Яг боломжтой. манай амраа өөрөө Хавайд амьдраад нөхөр нь Монголд амьдарч Тий, яг үнэ. Жавхлын юм да. Тий. Яг нөгөө Ажлаа хийн штэ нэг нь яг үнэ. Нэг нь ажиллаа хийх тийм болох. болохоор ингээд жилдээ ингээд жилийнхаа талд нь Монгол руу гүдэг хаа. Тий. 3-1. 2 хүүхдийн зуны амралт дээр ирдэг байхгүй юу? Манай Хаваачи 2 сар амралтын 6-7 сард амраал 8 сарын ихээр сургууль эхэлчихдэг. Тэгээ тэр 2 сар нь Монголд ирж сайхан байж байгаа л юу гэдгийг одоо нэг гэр орныхаа найз нөхдөдөө цагаан өнгөрүүлж ял явдаг. Тэгээ Хавайчи Аз гаралтай хүмүүс иргэд зөндөө тий. Япон, Солонгос. Чи очиод баг гэртээ очсон юм шиг лээсэн биз дээ. Тий. Ерөөсөө юм Нөл японочууд. Аз дотроос бас японочууд нь шүү дээ. Япон гаралтай Америк хүмүүс их. Тий. Хэдхүү Япон нөгөө Америкийн японочдын хэд үеуд байгаа. Ингээ харахаар Япон мөртөө ихэнх нь бас японоор ярьж чадахгүй. Ингээ харахаар яг Япон. Ээж аав нь цэвэр Япон байгаа гэдэг. Тэнгүүд Америкт турсан. Тэгэл яг Америкаар өсчихсэн тийм Японууд ихтэй. Гэтэ ер нь миний бодлоор зүгээр яг ихэнх Хаваачуудын дээд болох шалтай хүмүүс нь илүү японочууд гэдэг. Бас Японоос гаралтай хүмүүс гэдэг. Яг ийм ажилчин гаралтай хүмүүс нь Филиппинонууд ихтэй. Яг уугуул Хаваачууд их ажиллана тийм ажил дээр нь. Яг японочдыг харахаар бас л тий газар нэг талуудаа ороо бас өөрөө тийм нэг боловсролын талаараа тий яг Хавайд хүртэл яг л нэг тийм Хавай японочууд нь хүртэл дандаа нэг ийм чухал чаддаг ингээд юуны тийм манайхаар бол нөө төрийн байгуул гэдэг шиг тэр мөрөн дээр дандаа л ингээд нэг юм юуг нь харахаар овгуудыг харахаар Япон овгууд байгаа гэдэг. Тэгээс тийм болоод ч юм одоо Аз хүмүүс мэдээж ялгаагүй монголчууд гэсэн тий очиход бол дотн санагддаг тийм. Тий яг үнэ. Ихтэй монголчууд бол маш зөвхөлтэй тий. Зөвхөө. Тэнд хэдэн монгол ах уу?
За тоог нь мэдэхгүй байна. Ер нь яг уу яг над чиг ингээд нэг яг тэнд ийм тентхийн иргэнтэй суудсан ч юм уу тийм эсвэл эхнэр нь Америк эсвэл нөхөр нь Америк хүмүүс нэлээ хідэн гэр бүлийн нэлээ хэдтэй чаагастай 10 дөнгөр л байдیں۔ Тэгээд хойд хэсэгтээ бас тэр хэлэхгүй болж болохгүй нөгөө мормон гэж бид нар ч ад үзээд байдаг шүү дээ. Шашин машин гэдэг. Тэд нар ч бас тий нөгөө юуны шашин шугамар ятсан эндээс айгүй их юм хөдөөнөөч тэр хотоос тэр яг тэрийгэ шүтээд одоо үгүй дагагч гэдэг шүү дээ тий дагагч итгэгчдэг тийм хүмүүс очицсан тийм залуучууд тэнд сургуульд нь сураад тэгээд ингээ хөлөө олоод амьдралд гарцсан тэнд Америкт амьдарч байгаа залуучууд төгөөд юм аа. Гэхдээ би тэдний юусэн буруу гэж боддгоо азтай ч юм уу гэх юм Америкийн яг тэдний нөгөө мормны юугаар бүх нөгөө төлбөрийн дагаад тэгээд их сайхан амьдарч байгаа тийм монголчууд их бий. Тэдийг харахаараа сайхан тийм Америкуудын тэр шашин машиныг бол бас нэг юу яагаад таахгүй. Тэд ч нэг амар заал тэгштэй гэсэн тийм дагаж мөрдөд ахын бийдгүй шүү дээ. Манайхан л энэ сүржмнээд идэг болохоос. Тэгэл нэг тийм сайхан амьдарч байгаа тийм монголчууд байна. Их гоё тийм. Ер нь одоо тэнд монголчууд тэгээр ямар ажил орлогын их үүсвэрч гэдэг юм уу тэр байдал нь ямар ах вэ? Нэг бол үнэхээр тэндээ боловсрлоод одоо юу гэдгийг алчсан тийм тэр улсынхаа байгууллагуудад ажилладаг хүмүүс ах уу нэг бол хуваараа юм хийдэг их монголчууд их бах уу. Тэг яг хаваач угаасаа бүр ингээд одоо их Мейнланд гэдэг нөгөө яг Америк том Америк чинь бид Мейнланд гэж урдахгүй их газар. Тэндээс ирсэн Америкчууд нь өөрсдөө хүртэл хаваад нэг уддаггүй. Ерөнхийдөө жоохон ингээд юунд ажил яг тогтсон ажиллаа олцсон тийм хүмүүс нэг жоохон амьдрал эсвэл бүр тэндээ ингээд дурлаад амьдарч байгаа хүмүүс ээ. Тэгээд зүгээр нэг юм savings гэдэг шүү дээ. Манайхан хадгаламж үүсгээд мөнгө яа гэсэн хүмүүс л их хэцүү байдаг хөө аваад өртөг өндөртэй газар. Яг тийм хүмүүс нь болохоор ингээд буцаад нүчдгийг янз янзын нөгөө өөр хаваа эстет рүүгээ. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө түрээс өндөр байрны түрээс өндөр шил хаус авыг гингүүд чинь Америкт хамгийн бас өндөрт ордог тийм өндөр үнэтэй эрэлт хэрэгтэй тий үйл хөдлөх хөрөнгөтэй газар ахгүй. Тэгээд дээрэс нь одоо нэг ажил хийн тэгэнгүүт чинь нөгөө түрээсэндээ явна ингээл өртөг өндөртэй газар болохоор ягаад хураах юм байдгүй. Тэгэхээр залуучууд ихэнх нас яг ингээд еврогоо нүчтэй. Манай монголчууд болохоор ер нь бие даатсан, гаяагүй хөл дээрээ босцсон, сургууль соёл төгссөн, бүр ингээд англи хэлээр устсаас олцсон яг тийм хүмүүс тэнд амьдарч байгаа. Нийт ширхэгч хараар ажилдаг тийм байхгүй. Хаваад бүгдээр яг тийм нэг юм хөлөө олцсон тогтцсон. Айгүй мундаг ажил хийдэг залуучууд байдаг шүү дээ. Хэдхэн мөртлөө ерөөхдөө л тэнд одоо өгдөг чинь яг нэг тогтцоо ажилтаа нэг үйл хөдлөх компани менежер ч гэдэг юм уу. Маа тэр нөгөө хин идэрч болохоор дээгмэгээ тэр нэг ихнэр жишээлбэл яг татрын газар ажилдаг тий бүр улсынх нь нэг нөхөр нь болохоор бүр кофе компанид ингээд яг тэрийг хариуцсан Америкор бол general manager гэж ярьж байгаа. Хүртлээ манайхан бол яг толгой нь ахгүй бүр яг хамгийн том захирал нь шахуу гэх мэтлэн. Тэгээд ер нь янз янз дандаа тийм тогтсон их тийм атайхан ажилладаг хүмүүс идэм үү. Тийм нэг хар мороор ажилтдаг. Томокосон тэнд байх хугацаанд марафонд оролцсон. Тий. Тэгээ монголчуудтай танилцсан. Тий 20 талаараа яриач. 20 амрагийн хүүхдүүдийг нийлүүлээд гэж. Найзуудтай танилцаад хамт үчиг өнгөрүүлсэн. Юуны тий одоо нэг Waikiki-тэй нэг орон сууцны юу гэдэг public space гэдэг юм биш үү нөгөө цагаар турист social club гэдэг тий доороо цагаар дүрслэхүү нөгөө тэнд оршин сууж байгаа хүмүүс нь доороо дандаа нэг тийм гоё юутай пүүлтэй тэгээд дээрээс нь тий өрөөнөдтэй тэд нар ч нөгөө нэг захиалждаг байхгүй юу руу уцтаад club house маягийн тий яг үнэ тэгэл захиалаад тэдээс тэдэн цаг хүртэл дээдлэн 4 цаг захиалж үлдээ тэр өдөр манайх ингээд захиалсан ингээд тий тэдэн амираа захиалж ингээд тэгээ тэнд нэг stand-up comedy хийсэн сурагтай. Томоког хийлгсэн. Тий гэхдээ үгүй Томоко нөгөө нэг ингэсэн хаваад ирээд нөгөө намайг бас гэртээ байлгаад цаахан ингээд яасан хаваа монголчуудаа танилцсан юм чинь гоё байлаа. Тэгээ та нарт би өөр юу хийж чадах уу гэж тий. Найзуудын дунд тий нэг жоохон хошин шогийн орой хийм үү тий нэг stand up орой тий 30 минут 20 минут хий гэсэн чи 30 40 минут ярьсан. Тий болгосон тий. Нэг тэнд чинь байгаа тэнд байсан хүмүүс айгу сэтгэл өндөр байсан. Амар гоё байсан Томоко ирээд гээд. Биднийх тийм stand up comedy-ийнхаа бас зах цухаас гоё мэдрүүлээд гээд. Тэгэхээр нөгөө анх удаа тийм Монгол одоо stand up comedy үзэж байгаа байхгүй тий бүр гайхаад ирдгүү хүмүүс
бас зөндөө байсан шүү. Тэгсэн тэгээ нөхөр ихнэрээ дагуулсан яг гадаад хүмүүсийн сууж гайхаад исэн шүү дээ. Япон хүн юм уу тэгээд гайхаадсан шүү дээ. Монголоор хийгээд тахаа. Тийм тэг жоод болсон шүү дээ томог. Тэгсэн чинь нөгөө тэнд байгаа бас хэсэг монголчууд ч бас мэдээд байна. Хүүе томог ирсэн юм уу? Тэг мэдчихлээ. Чаач одоо байлаа шүү дээ. Одоо усын одоо Би өөр таард оноо тиймэрхүү. Юу томоко хүмүүс танигдах чинь нөгөө сайхан бэлэг гэдэг ерөнхий сэдвээс туучаа. Вакики дээр явжсэн чинь манай тэнд 20 хэдэн жил болсон монгол хөхөө танихгүй. таарсан байна л да тий. Тэгээд нэг монгол ингээд хүн явж илээ. Тэгээд ингээд яасан чинь цуг явжсэн нөгөө монголчууд нь дараа энэ дэлгөө ирчихсэн байхгүй. Тэгээд яг юу хүн бариад өө та монгол уу би монгол уу гэж тэр хэд чинь бас уулзаад сайн байна уу та маавал тэгэл нөгөө зарим нь таниал ингээд ирсэн чинь нөгөө 20 хэдэн жил олцоо хөх танихгүй монгол хүн байна тэгсэн гэсэн. Сайхан бэлэг хаа та юу хийжсэн ч гэлээ юу гэсэн гэлээ тэгээд тэр хөхтөө хөхрөөдсэн аахгүй. Тэгээд бүр ерхий сайд ерхийлэгчээч мэдхгүй чи 20 хэдэн жил юу хийжсэн ингээд тийм X үдээч мэдхгүй гэж шоолжсэн аахгүй. Тэрэн шиг тэгсэн чинь томоког таньдаг шүү. Тий. Томок таньжлээ. Тэгээ Хавайд амьдардаг амраа тэгээ нөгөө яг тэнцээ те тэр хонол биш хонолууд мөн те хонолуудын амьдрал Улаанбаатарын амьдралын нөгөө цагийн уурсгал шал өөр ихтэй нэг сони тий. Яг л ер нь тэгэл Улаанбаатар шал өөр л гад. Яг нөгөө эсрэг гэх юм уу. Тий. Уур амьсгалын хувьд тэр хүмүүсийн хувьд энэ дал зүгээр ингээл чагнаал дараал нэг юу машинд ороод нэрвтэл тийм штэ. Тэнд бол тэгэл энийгээл лалаагаал хаач орсон хүмүүс энийгээл мэдлээл тийм аа штэ тий. Хувцс мөвцөн хамаагүй нацгийн хувцастай хүмүүс явт юм л. Тий. Яг гоноо. Ер нь тэгээ шалд нүцгэн штэ. Энд дээрээ хоорондоо бид нар уулзахаар хөхөрдөн штэ. Хүүе чам хуцтай арсан ямар юу яа. Юу гэсэн ч үгүй гэдэг. Тий. Бүгдээрээ л бич дээр ингээ нүцгэн шалд хүмүүс ээждэг болохоор тий. Тий дандаа л юм майктай ингээл нэг юм богино шалт мартал. Өвлийнхаа цасыг сандаг үсттэй. Тий. Тэгтээ юу яцсан бэлээ штэ нөө баг насаа өвөлд бүр хашраад өнгөрөөцсөн юм уу. Тэгээд одоо нөгөө бас нэг Монголын өвлийг нэг амар сандгүй штэ. Тийм үү. Бүр daarаад өссөн болохоор бараг тэр нэг амар хүүтнээс бүр баг айд штэ. Яа гэж бодогдоод. Тэгтээ цасаал цасаа санал байх. Тийм. Зөв хүүтнийг бол нэг сандгүй юм аа. Тийм болохоор 100 ирж байхгүй юу. Та хоёр бол бүр багын найзууд уу? Бага бид чинь Багын. бүр 10 жилийн тий ер нь доршныхан байхгүй нэг доршныхан тэр чинь төвийн өгтөөд ч тий ерөөсөө эдний байрын ингээ хоёр ингээ өсөн тохор манай байранд тэгээд ерөөсөө яг ингээл тэр харьяхан циркийн ажуудлага л байхгүй Тий. Одоо цирк асаа цирк болчиход байна шүү дээ. Борчин номын сан гээд байлаа ерөөсөө яг тэр авдал ерөөсөө 10 жилийн одоо сөүлийн удамж байхгүй. Тийм тентхийн бид нар хүүхдүүд байхгүй. нөгөө ханга номын сан гэлээ штэ тий ханга үгүй номын сан хангаж очиж бол тэрний чинь доор ингээд номын сан. Тэрний доор хичээл ирэл мэрэл авдаг гэсэн штэ тий тий яг тэр циркийн талбай дээр чинь л ингээд залбинтал өсч илээ гадаал гэжтэй штэ үгүй тэр үед ботход хөөрхийн нөгөө нэг юм телевизэр үзээ тэр үе хиллэгэн тийм биш. тий яг нэг зугаацхан байхгүй тий гадаа юу ч хийгээд идсэн тий Яг өөр тэгэл тоглоол тэгэл. үгүй тий бид нар чинь гадаа ч ингээд нэг ширээний тенс мэс ирцэн чартаа мартаа гэдэг юм байд юм уу чиж мэдгүй тий тий тоглоом л амар тоглолт байсан юу түүх соёлын дурсгал тий соёлын бараа гэдэг Яг тэр бичгтэйгийн хажуудын 31 32 ахгүй тэгээ би 32. Би 31-т амьдарч ирсэн. Тийм. за яг тэр чинь Тэгвэл чамааг бас ерөөсөө тэр юм доршныхан бид нар ахгүй Зөв. тий тэгэл 5 дахь дэлгүүрээс хүнсээ авдаг тий яг л тийм л хэлсэн шүү дээ тэгэл ихтлгүүр ерөөсөө тэр одоо манайхны ярьдаг тий яг нөгөө юу байгаа шүү фонтан метр гэдэг ингээд энэ яг тэрүүгээр чил ингээл алхаар наарцаашаа хүнсээ эндээс суглуулаад ингээл яг тэр авир л өссөн холж явдаг байсан дөө гоё исэн багнаас. гоё За тэгээд амраа ихчээ. Амраа Зэс минут Ер нь одоо ингээд хавайд амьдраад ах уу? одоо тэгэл тэрийг ч одоо нөгөө тэр өдрийн тэнгэр мэднэ гэж монголчууд ярьдаг шиг тий тухайн үеийн л одоо ирээдүйн мэдэх бах та тий тэгэл одоо нөгөө монголчууд чинь хөшөрхөөр яг нутгаас санддаг шиг тэгэл нэг өдөр ирхэлгүй тий өөрөө хүүхдэд том болоод сургууль соёлоо төгсөөл ингээл явчаал бас монгол руугаа ирнэ шүү дээ тэгэхээр зинхнээс зундаа тэнцээ өвөлдөө тэнцээ тийм зундаа энцээ байж болох юм биш тийм болно шүү дээ яг үнэ болно юу ч болоо. юу ч болоо юм бэлээ гэдэг шиг Ямар ч гэсэн би Хавай явна гэж
тооцоолж бодсны 3 жил явуулж байна. Одоо энэ жил жинкнээсээ 12 сард явъя гэж байна. Гэхдээ ах вэ тэгээд дахиад явъя гэж бодоод байгаа. хүмүүс чинь төлөвлөөл ирд юм уу? Санаа зовлтгүй. Тэгээ нэг хувьсгалын тохироо бүрдтээ. Тэгээд ирнэ. Тэгээд тэр марафон өдөртөө гүү. Одоо спорт мандтуй гэдэг хүмүүс чинь сууж штэ бид тэр. Тий би үү штэ. 10 жил гүү гэсэн штэ. Би нэг гүйдгүй гэдэг яхаагүй гэдэг штэ тий. Гэтэ манай амраа чи багын спортлог. Манай амраа чинь урлагийн хүн. Урлагдаа тий. Урлагдаа бүр ингээд спортлог урлагийн хүн. Тий. Тэгэхээр юу ээж болохоор вэ гэдэг. Тэгээ бод. Тамаагүй мэдгүй. Үгүй ихтэй. Тэгэхээр юу ээж болохоор вэ? Нөгөө акробат рингэн дээр гарна гэхэр яг уу ари бодохгүй. Тий, рингэн дээр гарна гэж бодохгүй. Ямар спорт хийж болох вэ? бокс. Юу юм? Урлаг олимпиад яваг болохоос бараг хэлчихлээ тий. Юу тулаан юу тэр чинь тулаан үсэг ба үүсэн болж тулалцсан байгаа гэж. Тэгтээ чи бараг түрүү хэлсэн шүү дээ. Бокс уу? No. Хамгийн ихэнд тий. Үргэлдэг үү? Хүнд чинь. Тийм үү? Хүнд чинь дээ. Хэд үс тий. 700 кг өргөдөг байлаа шүү дээ. Нэр. Ингээд би 700 кг өргөдөг байлаа нь биш, өргөсөн дээр нь байдаг байлаа. Юу гэдэг штэ тий. Акробат хийдэг байсан юм тий. Барга. тий. Ихтэй сонсон нэр нөгөө амрагийн бас циркт ажилладаг гэсэн гэдэг. Хоёулаа манай хоёулаа цирк гэсэн хүмүүс. Тэгээ манай амраа чинь бас цирк руу хадгалагдаж явж ирсэн. Ундаг. Одоо тийм мэддэг хүмүүс хэлбий манай циркийн одоо циркэс гараал одоо ингээл янгуч юм. Тэр маань тийм ээ энэ миний жигэл харна шүү дээ. Одоо ингээл дууч амархан үсэх болох байж шүү дээ. Цирк гэсэн юм уу? Тий, ааман цирк чинь шүү дээ. Дууч амархан ээж ин анхаа байна. Тий. Анхаа байна Централ ТV-гийн. Анхаа чи манай ээж шавийнх нь хүү исэн. Бид нар чи ингээл багтаа нусаа гажлал цугл өсч ийл цирктэр. Циркийн менежмент л ингээл байждаг гэсэн юм байна. Тэгээд хэм байна. Одоо хүмүүддэг хүмүүсээс үүдээ зөндөө циркийн хүмүүс байгаа. Одоо энэ манай энэ лавга харалтай physical age-ийн. Тэр чи одоо бос тэгэл од боллоо шүү дээ. Ингээл циркийн манай циркийн гоо залуучууд би. Биш. Ер нь хүчтэйс лавга орхилал надаар дуслаа даа. Таасаа. Амраа нэр юу юм бэлээ штэ. Хавайг сонирхолтой юм надад харуулж исэн. Юу вэ гэсэн чинь штэ тий. Ингээд цалтаан доогоор гараа ингэж чаддаг. Юу нугарахгүйгээр үү? Чиний гар чинь тийм урт юм уу? Үгүй ингэхгүй юу. Бид нөгөө хэдүүлээ бич дээр юм арай суужсэн чи би ихгүй юу. Би угаасаа энд хувц авахаар миний ингээд ямар ч хувцсууд ингээд хамцуунд багдаад байдээ. Америкт бол арай гайгүй ингээд Аз давхар богинодаг ярихгүй тэгсэн чинь манай нөө хаваад дэдэг залууч төхрөөд Монгол эмэгтэйчүүд угаасаа богино гартааш тудлаа яриад гэхгүй. Тэгснэ намайг за гар урт үнийг ингэж хэмждэг гэхгүй. Чаддсан бол ингээ салтаан доогоор ингээ гараа ингээ оруулаа ингээ барьчих гэсэн байхгүй. Бийсэн чи зүү зүү зогчоод ингэсэн чи өнөрий тийм бэ гэсэн байхгүй. Тэр үжиг гэж ийм штэ бүр. Ингэчиж тийм штэ. Угаасаа. Тэгсэн чи тийм гинэ. Тэгээ би энэ яг гэхдээ энэ угаасаа яг тэ нөгөө нэг гений мөч урттай ээж магадгүй. Нөгөө талаараа би ч нөгөө нэг агаар гимнастик хийжсэн болохоор дандаа ингээ зүгдчихсэн. Тий гарнаасаа зүгдчихсэн болохоор тий тэгэхээр бас гар сунсан байх магадaltaй л байна. Хөлнөөсөө зүгдэх байсан байж. Хөлнөөсөө зүгдчихсэн. Тий болчихно. Тэгэхээр би ч бас өгнөөс хөл цээжсэн урт штэ. Зогсоогүй л болохоос шигдэг. Одоо зүгдүүл урт болох уу? Яг угаасаа урт юм байж чи ярихгүй. Олимпийн нэвтрэлтэй байгаа. Нэрээ өсөлтөнд бас чухал тий. Тий. Багасаа тэгээд яг тэр гимнастик юм байгаа ах уу. Тий, гимнастик ч юм байсан болохоор асаа. Тий. За ийм хүн байна. За. Нэг тийм хүн. Сүүлийн үед битэрийн нэвтрүүлэг дээр байнга ер нь ингээд дугаар болгонд захиа ирдэг болсон. Томоко манай подкастыг үздэг те биш Томоко гинэ амраа. Тий. Хаяа нэг заваараа үзэн штэ. Бүр комент бүгдийг нарийнчлан хаяа харна тий. Хаяа харангуутаа та хоёрын үзэгчийн та
маш сайн нэмэгдсэн байна. Сүүлд нэг халт харсан чи айгүй нэмэгдсэн байхаа. Бас овоо явж шүү та хоёрын. Бас комментууд нь ч гэсэн айгүй аятайхан Тий, их эерэг болчихжээ гэдэг. Тий. Тэгэхгүй нөө монголчуудын комментууд амар хэцүү шттэ. Хаа сайгүй ямар ч гоё юм дээр хүртэл доорн заавал нөгөө бүр тэр нь хошин шог шиг тий. Бүр заавал нэг битсэн байдаг штэ нэг ядаасаа. Чи ямар өнгөрөө юм бийж илүү. Тий. Яг тэр шиг. Тий. Яг тэр шиг одоо нөгөө нэг юуны Шакирагийн юуныхын постын доор дүүд амжилт. Дүүд амжилт. Тэр тэгэхээр бас аврагдсан байна тий. Бас нөө эдрийг нөө комеди шиг тий бас Монгол ах битсэн байх шүү тэрээс. Нэг Монгол ихчлэг гэж ичихгүй тий. Амар гоё. Манайхаас гоё шүү дээ. Гоё. Тэгээ тэр шиг бас бит хоёрын комментууд айгу гоё болоод байгаа. Өргөжөөд бас магтаалыг бас яг хүртэж байгаа зүйлийн үеийг маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр нэг захидлаа уншаад хэдүүлээ нэг бас үзэгчийн зовлон жаргалыг хуваалцаад тий. Тэгээд Томокойтер ингэж хийдсэн. Яг өмнө нь нөгөө захиануудыг бит хоёр нөгөө нь ерөөхдөө дүгнэж ч юм уу те чадах хэмжээгээрээ зөвлөгөө өгөх гэж хичээж ирсэн. Одоо бас бит хоёроос гадна өөр хүний нүдээр бас нэлээ амьдрал үтцсэн хүн. Энэ гороо тий ер нь ингэ амьдрал үтцсэн гороо. Нөгөө тэгтээ зарим хүмүүс миний амьдралыг тэгдэж штэ. Ер нь бол нэг ангит кино шээ. Чиний амьдрал бол зүгээр К-драма ш, М-драма гэдэг. Одоо ангит кино хэрэг гэдэг. Тэгэхээр би эмгтэй болсон. Тийм би бас наадах чи бас хальт комент хийж болно шүү дээ. Юу гэмаа. Захааны эцдүүдэд бас зөвлөгөө өгөөрэй. Ахаа. За тэр нь тэгэж захиагаа эхлэхээс өмнө өнөөдрийн би одоо энэ хамтарч ажиллаж байгаа Beauty Japan-ийнхаа бүтээгдэхүүнийг бас танилцуулмаар байна. Ийм гоё бүтээгдэхүүн манай Beauty Japan-ийн зуны багц олгож тий аялын багц олгож ийм гоё бас хүрхэн цүнхтэй. Энэ нь болохоор нөгөө нэг аялын цүнх. Тэгээд бас нөгөө shower bag байж болно тий саун маун руу ус мус нэвтрэхгүй гэдэг ийм гоё Beauty Japan-ийн маань бүтээгдэхүүн аялын багц гаргасан байлээ. Тэгээд уг багцад юу байгаа вэ гэхээр мэдээж хэрэг нарны тос. Бид одоо тий нарнаас хамгаалах, нар салхинаас. Гэхдээ ингээд заавал нар ингээд тусахгүй ч гэсэн хүний арьс нөгөө нэг энэ нарны нөгөө туяацын байждаг учраас ингээд гимтэх аюултай байдаг. Учраас бүрхэг өдөрч байсан бүгдээрээ ер нь энэ тосыг маш сайн төрчих хэвээр. Тэгээд энэ тос болохоор гэлэн тий бүтэцтэй тэгэнгүүтлээ нөгөө нэг цагаараад ингээд тэгээд авахгүй тэгээд мэдээж хэрэг SPF 50 тэгээд PA 4 нэмэхтэй гэдэг ийм гоё тос байгаа. Хамраа мэдээж хэрэг хаваад идэм чи мэдээж хэрэг нар бас хурц байгаа шүү дээ. Байнгын. Тэгэхээр байнгын явахгүй шүү дээ. Монголд ерөөсөө салхимлахаас нарны цэс байнга гарч байгаа юм. Зүг. Нарч биш ерөөсөө. Тэгэхээр зөвхөн Монгол гэхгүй юу н гадагшаач явсан яасан ч бүр байнгын хэрэглээ болгодог. Миний нэг дуртай тос болохоор энэ мист. Мист бүр амар гоё. Энэ мист бас нөгөө нэг SPF 50 нэмэхтэй. Энэ айгүй гоё мист. Тэгээ энэ мист чинь дотроо бас төрөл бүрээр байдаг те. Тий. Нөгөө коллагентэй байгаа, С витаминтэй байгаа гэх 3 төрөл байгаа. Өнгөөрөө. Тий. Тэгээд чигшилтэй одоо чигшлийг алдагдуулгүй. Энэ үнэхээр энэ тэгэд хэрэглэхэд маш амар. Энийг ингээд машиндаа ч юм уу цүнхэндээ ч юм уу ингээд ерөөсөө ингээд хийцэн байхад ингээд бодтынхаа дээрээс л ингээд спрей цацамистэй цацаад яваад байдаг. Жахан сэгсэрч байгаа. Яг үнэ. За тэгээ мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол шавж хорхоо шумуулны цацлах хамгаалалт үргэх цацлагтай. Тэгээд энэ ингээд нөгөө хамгийн гол нөгөө өөрийнхөө ил гарсан биенээс гадна ховц хунар үс гизэг бүх юм руугаа цацчихад ерөөсөө тэр хамгаалтыг үүсгэж чинь ямар ч толб үлдэгч гэдэг юм уу янз бүрийн хор хөнөөл авахгүй хүүхдэд хүртэл хэрэглээд хүүхд рүүгээ хүртэл цацгаад ерөөсөө аюулгүй ийм гоё шавж хорхоо шумуул ялааны ийм хамгаалтын спрей байгаа. Тэгээ нөгөө юм байгаа. Энэ Тий. Тэгээ Skin Life-ийн бадганы эсрэг Skin Care коми одоо нөгөө юу самплууд ирж байгаа. Аялал зориулаад бас ингээд нэг удаагийн хэрэглээгээр юм савлгаатай. Цэвэрлэгийнхаа тэгээд одоо чигшүүлэгч юутай лошонтой хамт байгаа. Тэгээ 2 удаагийн шампунь нэг удаагийн савлгаатай 2 төрлийн шампунь
энэ багцд нь ингээ орсон байна. Хаач явсан авч явахд хэлбэр тий. За ийм гоё бүтээгдэхүүнүүд энэ бас нэг юм. Тий, энэ бол багсанд ороогүй ч гэсэн одоо сүүлийн үед яг хүмүүс сайн мэддэг болсон. Энэ том 50 мл-ийн хэмжээтэй 50 нэмэгдэх. Ерөөс ингэ нөгөө С витаминтэй. Тэгээд энэ бол 16 цаг бат хамгаалдаг. Nice. Тий, тос байгаа шүү. Энэ бол жаахан ягаан туяатай. Бас хөрхөн туяа өгөөд баймаар байлээ. Энэ тэгтээ тусдаа багцанд ороогүй байгаа. Тэгтээ би энийг нөх хэрэглэх гээд авсан. Ягаад гэвэл одоо нөгөө байнгын аягуулсаа хамгаалмаар байгаа байхгүй. За ийм гоё зуны багц гаргасан Beauty Japan-ийн бүтээгдэхүүнийг та бүхэн Beauty Japan-ы бүхий л салбаруудаас авах боломжтой. Тэгээд бүр сэлэнгэд билээ дараханд Бас байгаа. Төдөө орон нутгийн салбарууд дээр байгаа. Тэгээд дээрээс энэ одоо тос ингээд бүтээгдэхүүнийг худалдаж явснаас хамаагүй хямдхан байгаа шүү. Тий, багцалчаараа хямдхан болоо. 40% хямдарсан байна. Жин тэгэд бэлэн төхт гоё юм шүү дээ. Айгуу гоё. Ингээд сам автаа өстө хөрх юм байна. Тий нэг хэрэглээтэй. өхөн болтгүй хүмүүс нэг байдаг шүү дээ. Яг хэрэгтэй мөвчл айгуу зүгээр ахгүй. Хүн чинь ингээд зорж очил нэг авах гээд идэх байхгүй. Яг ингээд хэрэгтэй мөвчл байж та амар амар пөп хэрэглээл явчихна. Гоё юм байна. Бас энэ нөгөө салбитрнууд бас айгуу хэрэгтэй тийм. Тэгээ сая нөгөө сэрүүн татдаг салбитрийг бас өмнөх дугаар дээр танилцуулсан. Энэ бол шавж шомуулаас хамгаалдаг салбитр. Гоё байна. Өстө гоё байна. Япон Beauty Japan Cosmetics гэсэн маань бараа бүтээгдэхүүнд үнэхээр гоё бараа бүтээгдэхүүн байдаг. Тэр тусмаа энэ зуны бараа бүтээгдэхүүнүүд нь бол маш хэрэглээ өндөртэй гоё бүтээгдэхүүн байдаг. За юм байна. Гоё юм байна. Одоо захаагаа уншнаа. За тэгэхээр амраа ингэн бит хоёр ингээ манай үзэгчдээс аюу гоё ингээ захаанууд ирдэг. Тэр захааг бит хоёр танилцуулаад тэгээ энэ тухай ярина. Тэгээ чи үнэхээр чин сэтгэлийн дүүдээ охиндоо хүүдээ өгч байгаа зөвлөгөө мэтэр яг чин сэтгэлээсээ гоё зөвлөгөө өгш шүү. Игээ агаа ойлгоно. Үгүй тэгсэн чи манай гэтээ өөргөө залуучууд л асууж штэ бас тэгээд ер нь бол залуучууд маш их байд юм байна. Бит хоёр болохоор анх ер нь бол хоёрын үеийнхэн эмэгтэй хүмүүс дандаа эмэгтэй хүмүүс үздэг юм бэ. Хоёрын үеийнхэн хоёрыг үзэх бах гэдэг. Үгүй. Тийм бодолтой байсан чи үгүй юм байна. Маш их залуу бүр 20-тай, 21-тэй, 23-тай, 19-тэй энэ төргээд тэгээд бас эрэгтэйчүүд хүртэл үздэг. Тэгэхээр бид хоёр ер нь бүхий л насанд хүрсэн ерөөхдөө тийм насныханд манай подкаст хүрдэг юм байлээ. Тэгээд бүх нэрээ subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Дараагүй бол ерөөсөө оройтх юм байхгүй. Одоо subscribe-а дараарай. Тэгээд subscribe-а дарсан бол лайк, share хийчихээрэй. Баярлалаа. Энийг нь ерөөсөө дандаа хэлэх юм мартчихад байдаг байхгүй юу? Хэлээ. Одоо хэлж байна. За ямараас нь эхлэх вэ? Хоёр юу гэж бодож байна? Нөө эрэгтэй хүнийхэн байсан тийм. Эрэгтэй хүн байна. Эрэгтэй хүнийг үзчихё. Манай наз юм хамаагүй хүн шүү. Тэгээ өнөөдөр та яа айгу даруухан дээр тавьчаад хийж байгаа шүү тий. Даруухан Далжган дээр юу хийсэн болж бүр балархгүй юу? Одоо доор нь бүр комментууд нь баларх байлгүй. Энэ хоёрыг яа гэж хахад гурав дахь нь юу яа энэ. За энэ юм. За ерөөсөө уншиж. За ингэнэ. Үүнийг яг 2 жилийн өмнө би биччихсэн юм аа. Үүнийг миний анхны хайртаа зориулж биччихсэн сонсох баха гинэ. За ийм надад ирсэн бэ. За. Миний яг юу болохгүй байгаа юм болоо. Бидний яг юу болдоггүй юм болоо гэж их боддог байлаа. Юугаа засах вэ? Юуг өөрчлөх вэ гэд хэн нэг нь надад хэлээд өгчих юм шиг харуулддаг байлаа. Гэхдээ өнөөдөр тэр болохоор би болохоор хамтдаа байх хувь дутаж байсныг ойлголоо. Гэвч надад асар их зүйлсийг ойлгуулж, ухааруулж өнөөдөрт хүрэхэд хамгийн гол хүчин зүйл тэрмэн байсан юм. Түүний хэлээгүй үгсийг салхи сэрчигнэж, түүний өгөөгүй сэтгэлийг өөрөөсөө би олсон юм байна. Түүнд баярлалаа. Түүндээ бас хайрлахад суралцдаг өөртөө хайртай. Түүнд би үнэхээр хайртай. Хайр үгүй болдоггүй юм байна лээ. Наран сарн тэнгэрт хөөрөхөд бороо шиврэхэд цас хаялахад би түүнд хичнээн их хайртай байсныгаа болдоод үргэлж түүндээ хайртай байхаа сандаг юм. Хайртай байхаа сандаг юм гинэ. Тэртех үеийн хайраас жаахан өөрлөлтөө илүү дотогшоогоо гүнзгий болж түүнд амар тайван ад жаргалыг л хүсэх болжээ. Ингээ болоо. Нэг ч ямар ч асуудал ахгүй зүгээр зохиол юм шүү. Нэг
Нэг нэг хүнд маш их хайртай юм байна. тий. тэргээл нэг Түүнээсээ дурсаад бичсэн юм Тэгээд байна тий. дурсаад Яхны арга. түндээ энийг бас хүрэх гэж дамжуулж байгаа юм байна л да. Тий. Гэтэ энийг сонсоод нөгөө хүн ойлгох юм болоо. Надад зориулсан гэдэг. Харин тий. Ямар тэрэнд гэж хэнийг хаялаагүй. Гэхдээ яг уу Байж магадгүй тий нууц юм уу? Нуугдсан байж Тий. магадгүй тий. гэхдээ яг уу гоё л юм тий ингэж хайрлуулах. Дууссан ч гэсэн хайрласаар л шүү дээ. Наа чи тэгээ юу асуудалтай юм. Хизээний хайр яриад байгаа. Хизээний юмыг хайраад байгаа. Гэхдээ Тий. Зохиолч юм шиг байна. Өнгөлөж Өнгөлөж чиж байгаа одоо юм. дурсаж бодож байгаа тийм хайртай учирч ирсэн үү? Ингээ учрын шүү дээ хүн юм чи. Хүн юм чи. Бодогдож дурсагдаад одоо бас тий энэ шиг ингээд хичнээн 2 жилийн өмнөх хайр минь гэсэн одоо түн зориулаад одоо хүртэл хайр ингээд юу гарч ирж байна шүү дээ. Сэтгэл. Гэхдээ яг одоо наа чин гэтээ нөгөө эд нөгөө хайр нь унтраагүй одоо анхны хайраа сансаар л байгаа тийм л хүний л үйл юм л та тий. Манайд нь одоо тийм байхгүй шүү дээ. Тийм Алга болсон ш нөгөө дундуур нь үр үгэнд тий үгүй бид нар ч ингээд нөгөө амьдралаа дандаа сонирхолтой явсаргаад өнөөдрийн өндөрлгөөс харахад гэдэг шиг тий. Айгуу нөгөө тийм Хайр дурлалаас илүү юмнууд хөөж явсаар байгаа тий. Бүр тэрэн дээр ярих юм бол тэр 20 эдэн настайгаа шаналаад ингээд яагаад байгаа хүмүүст ёо тэр бол зүгээр дөнгөж эхлэх байхгүй тий. Бидний насан дээр ч одоо жинхэнэ ад жаргалтай амьдрал явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүртэл зүгээр хүлээл тийм үстэй юу яг гоё анхны хараа дурсаж л битсэн юм шүү энэ саний нөхрөх бол одоо яг нөх амар гоё проблем сонсчих юм байх гэсэн чи байдгүй шүү. Амар асуудал сонсоод бүр зөвлөгөө өгчих гэсэн чи байдгүй шүү. Юу байсан штэ. Гэхдээ өөрийнхөө захиан хайцсан. Нөхөртэй ч илүү их нэртэй байгаа нөгөө өөр хүнд сайн болоод хэцүү юм гэсэн юм байсан штэ. Тэрийг уушиг гэж. За тэгээ. За. Тийм асуудал бас зөндөө байдаг тий. Яасан байх ш амьдрал дээр яа. За энэ. За сонсноо. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Би танаа хинцч дийлэрэ подкастын үнэнч 24 настай сонсогч байна. Тэгээд хөөрхөн залуу хөөрхөн Томоко ихч та хоёрын подкастыг сонсох маш их дуртай шүү. Та хоёрын яриаг сонсохоор хоёр найзтайгаа буу хаалж байгаа юм шиг чөлөөтэй, нээлттэй ярилцдаг шүү. Хамгийн сүүлийн подкаст дээр уншсан захианы хариу зөвлөгөөг насанд хүрсэн эмэгтэйн зүгээс игч нарын зүгээс маш зөв зөвлөгөө өгсөн шүү гэж сайшаамаар байна гэд бахан алга ташиж байгаа зураг явуулчих. Миний бие та хоёртой энэхүү цахиаг хаяглах болсон шалтгаан сүүлийн үед миний толгой салахгүй эргэлдээд байгаа бодлоо хуваалцаж сэтгэлийг тань сонсомоор санагдсан. Миний хувьд шинэхэн гэрлээд жил болоогүй байгаа гинэ. За шинэхэн хүний хань болсон юм байна. Айлын эхнэр бөгөөд заяаны хан зам дээр шинэхэн гэрлээ жил болоог байгаа айлын эхнэр юм гинэ. Тэгээд заяаны хан зам дээр гэж зөв замаар амьдсарсны эцэст сайхан хантай учраас сэтгэл хангалуун сайхан амьдарч байгаа. Гоё. Нөхөр минь гадаад хүн. Гэхдээ Монгол улсад маш хайртай. Хүй гадаад хүн гэхээр. За. Та хоёр зөрүүлчих байна. Тэгээ хош би яриа наадах чи битсэн шүү дээ. Монгол соёл түүхийг их сонирхдаг хүн байдаг. Мэдээж хүний нутагт эх орны минь бүх юм сайхан гэж бодогдоод л сууд. Нутгаа сансан хүн чинь фэйсбүүкээр ороод эх орноондоо байгаа юм шиг бүх хов живийг нь чих тавьж сонсоод л явж үгэн шүү дээ. Гадаад амьдарч байгаа юм тийм байна. Гэвч сүүлийн үед хүмүүс гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг арай л дэндүү үгийн мухаар хэлхийг нь сонсоод өөрт минь хэлээд байгаа ч юм шиг гүн тусах юм аа. Сүүлд өөр нэг подкаст дээр Монгол эмэгтэй хүн гадаад хүнтэй хизээд сууж болохгүй. Харин Монгол эрэгтэй хүн гадаад эмэгтэйтэй сууж болно. Юу гэнэ үү? Би Монгол нөхөртэй байж болно. Амраа гадаад нөхөртэй байж болохгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэгж ирдэм бэлээ. Тэгээ цус мус гэдэг сайн сайн ярина ус. Бүгдийг нь Томоко шиг болгоод авчих нь гэж ярьж байсан. За. Яа, тийм подкаст явсан байна те. Тийм, манай ээж Томоко ихчэд их дуртай шүү гинэ хаалтанд. Өөрийнхөө хөгжилтөө гинэ хаалтанд. За, та хоёр маань энэ талаар юу гэж бодож байна? Сэтгэлдээ хуваалцаараа баярлаа гинэ. Зайны хантай учирсанд ямар тач те хамгийн түрүүнд баяр хүргэе. Ямар сайхан те. Тийм штэ, хөөх штэ тий. Гоё юм байна. Өөрийнхөө зам дээр заяаны айн гихчээр би өстө үнхээр заяаныхаа антай учирсан азаргалтай байгаа гэж штэ. Ямар гоё юм бэ? Өстө гоё юм тий, сайхан амьдраарай. За тэгээд гадаад хүнтэй суусан хүмүүсийн сэтгэгдэл гадаад хүнтэй суухаар ингээд буруугаар ойлгодог сэтгэгдэл энэ төр гисэн байна л да. Тэрнээс яг өөрт нь бас тодорхой хэмжээгээр бас
учирсан л ах л та. Тийм. Тэгэхээр одоо та хоёр минь энэ Яг суудсан болохоор мань хүн ер нь жоохон сошиалар ч юм уу янз янзын юм ингээл харахаар эмзэглэдэг юм байна. Чи нэгсэнтэй ингээл гадаад хөртөө эмгтээчүүдийг элдвэр нийлээл тий ингэж мэнхээр тэгээ залуу хүн штэ 24 хүн ч нөө яахгүй манайч болохоор тоохгүй штэ зэс гэл жоохон тэгээд тэрэндээ хямрдаг юм байна л да. Тэрийгээ гоё хуваалцаал яатсан байна. Нэг хоёр зүгээр гадаад ч Монголч бай зүгээр ханаа олцсон хүн бол мэдгүй надад бол зүгээр нэг open mind гэдэг чинь нэг зүгээр гоё ингээд чөлөөтэй ингээд томор юм хараас гэж боддог шүү дээ хүмүүсийг. Нэг тэг ханийн талдаар тэр бүхэн дээр тэр нэг жоохон ингээд Монгол гэсэн блокхост нэг Монгол гэсэн нэг юм хашаатын юмнаас жоохон гармаа санагдаад байдаг байхгүй. Тэгэхгүй яг энэ дотроос сэтгэдэг байхгүй бүх юм аа. Энэ ч одоо дэлхийн уучлаарай глобалчлагдаад ийм том болчиход байна. Гадаад хүн эрэгтэй хүнтэй сууны эмэгтэй хүнтэй сууны хин ч чамаагүй шүү дээ. Тэр бол ханаал болж байвал хүн л аж аргалтай байл тийм үстэй. Тэгэл бүр элдэр манай монголчуудын нэг тэр нь арай дэндүү юм а зарим хүмүүс юм бүр амар элдэр нийлээл. Хуучин бүр илүү их байсан тий. Одоо бас арай гайгүй болсон ер нь яг гоо. Одоо залуучууд тийшээ гайгүй болж байгаа. Тий. Одоо үе гарч ирдэг. Чи яг нэг хуучинсаа бүр юу гэдэг манусаас бүгшөө нэг хуучны жоох үе байгаа шүү дээ тий. Тэд нар бүр хүлээж авдаггүй тийм хүмүүс айгүй хэдгээ. Одоо жоохон залууч тусмаа гайгүй болж байгаа мэдээж ирв нөгөө юм үзэж нүд тайлах тусмаа одоо гадаа түүнийг өвтг чинь тэр нэг харийн хүн гэдэг нь тэр харахаа болж эхэлж байгаа байхгүй тий. Бас гайгүй болж байгаа л гэж би бодоод байгаа шүү дээ мэдхгүй би ч одоо тийм амар асуудал чи анхаарсан нөхдөөгөө дийтэй ингээд танилцаад сууж явах ч юм уу ирэх жах явцад та ярьч Монголд исэн шүү дээ. Тийм Монголд л Монголд исэн шүү дээ. Ерөөсөө тийм байсан шүү дээ. Чи гадаадд очиод тэр хүнтэй яагаагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энд байхад чамд яг тийм хүндрэл байсан уу? Тэр их байсан. Азар нөгөө бид хоёр хоёулаа офис ажилтсан болохоор өдөржингөлийг л офис юмсан. Захан хай нэг гарч орол ингээл ойрхон мойрхон алхаж болгоод нөгөө түүх мөх ярих юм бол юмнууд байна шүү дээ бас. Тэгэл ингээл нэг газар мазар онгоо сохтуу залуучууд ингээл цоцчихгоол те. Эсвэл ингээл замаар гарчаад би нэг зүгээр гудамжны сохтуудуу ч юм уу сохтуул юм шиг эрүүл мэндийг зохгүй араасаа цохиулж исэн шүү дээ. Замаар зүгээр ингээд нөгөө ногоон гэр хүлээ зогсож байсан чи араас мэд агс руу бүр тас идэл авч исэн байхгүй. Ингээ харсан чи муу янхан гэсэн байхгүй. Тэгээ би бүр ингээд гайхаад хүртэ хөтлөл явж байгаа байхгүй. Тэгээ бүр гайхаад тэгж чисэн бол би. Тэгээд за би бас гайгүй нэг удаа л тийм болж байсан. Босд үедээ бол гайгүй. Тэгээд айгүй олон тийм одоо гадаад нөхөртэй ч юм уу гадаад их нэртэй найз нар байдаг байхгүй Монгол тас бид нар чи ирээл эндээ бас уулзаж муулзаал гарч орох юм байна. Тэгээ айгүй их төгс сонсонгууд эйгүй мэхвээ. За нэг ялангуяа манайхан чи хятад хар маруудыг бол бүр үздэг юм билий. Харин тийм бас дотор нь бас тэд нар бүр гарч чаддгүй яагаад гэдэг юм билий тийм. Жохон тиймнүүд бол байдаг юм билий. Тэгээ тэд нар түүхээс сонсохоор задуулсан барьсан зөндөө юм би амар муухай түүхүүд байдаг. Тэгээд одоо яасан битгүй бид чинь бас арай гайгүй бас нэг жоохон хүүхдэж. Тэгээд залуу хүүхдүүд тэр үе чинь залуу 20 хэд мэтэл байсан. Одоо тийм залуу хүүхдүүд одоо энэ минь шиг охин бол яг тийм мөхөртөгөө гараад яваад яхаар ядмаа жоохон нэг эвгүй мэгүү газраар яваад хэрэггүй бүр сохтуулч хүмүүс ихтэй. Манайхан ч бас арх ухцсан хүмүүс бол ухаан алдсан гачин штэ. Аашаа бүрээ. Тэр байтугай бүр олны танил хүмүүс хүртэл бас акцент төвжсэн байжсэн тохиолдол бий. Тийм үү. Тий гадны хүнтэй чи одоо юу юм уу гэж хэлсэн. Тэгвэл би бүр ангаажсэн одоо нэр усан ч дурдаад байгаа. Тэгэл би бодчихсан аахгүй юм олны танил ийм мундаг гой хүн байж ижтэй арх ухаар ийм нэрээ сууждаг. Гутч л байла тий эргэтэй л хүн дээ шүү дээ. Эмэгтэй хүмүүс юу ч гадаад хүнээс суудсан юм чагсан тавхгүй шүү дээ. Манай эмэгтэй хүмүүс ер нь бол дотроо юм уу нэг бол сошиалын араас л болчих шүү дээ. Тий яг үнэ. Тэгээ бас ийм байхгүй юу? Тийм одоо гудамжинд тэг хаа ганц тийм одоо муу үг сонсно. Эсвэл сошиал дээр тийм юм харна шүү дээ тий. Сошиалын тийм юмыг уншаадах ямар ч шаардлага байхгүй шүү дээ тий. Ерөөсөө. Тий. Тийм юмыг бол бүр тоох хэрэгтэй. Өөртөө ч хэрэггүй нийгэмд хэрэггүй юмыг явахж үзээд тэрэн дээр хямраадах ямар шаа. Одоо гэхдээ гадаад гэдэг дээр л одоо сая point хийгээд шүү дээ бид нар ярьж штэ. Тэрнээс одоо өчнөө эмэгтэйч зүгээр Монгол нөхөртэй алуулж байгаа хүмүүс зүйтэй шүү дээ. Зүгээр л ингээл байнгын задуулаад, байнгын дарамтлуулаад, сэтгэл санааны байнгын нарамттай. Тэр бодохоор бидний ч гэсэн ингээл найзар дунд тийм хүмүүс байх шүү дээ. Байд шүү дээ. Яг өмнө суугаад тий зүгээр суугаал ингээл юм яриад сууж чадтал ингээл нөхрөн залгаал ирээж
баг ингээд юу гоёгээд даа шилдвэр дуудаад тэгвэл бид штэ бүр ангаатлаа штэ тэгээд бо гайхаад яа юу вэ чи хин гинтэй сууж байгааг хэлсээр идэл ингээд байгаа юм гээд мэдгүй би бол тийм хүмүүсийг ойлгодог юм аа тийм хартай ч юм уу эсвэл одоо цагтаад байдаг болохгүй штэ би нэг гоё чөлөөтэй байлгаж итгэлцэл яг иймэрхүү байдлаас ирчүүдийн юм ачаагүй ч юм уу муухай байдлаас болоод бас эмгтээчүүд Монгол хүнээсээ зүхтаах байдал бас аягүй их ажиглагддаг. Нөө тийм зөндөө яг үнэ. Тийм биш. Би аягүй их янз бүрийн огт залуу эмгтээчүүдээс юу сонсч ирсэн. Өө яшиг бүр хаширсан. Одоо зүгээр дахиж Монгол хүнтэй айцлахгүй ч гэдэг юм. Дахиж Монгол хүнтэй суухгүй гэдэг эмгтээчүүд маш их болцсон. Ягаад гэвэл тэр Монгол ирчүүд өөрснөө тэр эмгтэйг хайрлах чадахгүй амар зовоодсон аягүй хэцүү болгочихсон. Болоод бүр сүлдээ ингээд үнэхээр жирэгдэг. Тийм болцсон бас байдалд үүсгэсэн байдаг юм бэл. Тэгээд нэг эмгтээчүүд бидний нөхөсөд хайр идэг штэ тий. Яг тэр хайр халамж гэдэг юм. Аюул заахтай би нөгөө амьдралын туршлагаас л гэж ярихад яг гадаад хүндээ тэр байдаг байхгүй. Яг л гоё ингээд нэг юм гоё яг тэр хайр халамж нь байждаг байхгүй. За монголчууд дотор сайн ирчүүд юм зөндөө байгаа л да. Гэхдээ л яг харахаар яг мэдгүй манай нөхөршөө тэгж гоё хайрладаг яадаг юм. Би л өөр нөхрүүдээс нэг тийм олон хараагүй. Тэгэл харахаар заавал нэг тийм байж л тэгэл бид нар чинь тэгэл гадаад хүн сонгочлаа байхгүй тийм үст. Гэтэ яг ер нь бол зүгээр заавал тийм орны гадаад хүн гоё, монгол хүн гоё, тийм одоо энэ муухай тийм сайхан гэдэг юм биш дээр гэж байгаа ч юм шиг. Зүгээр л хүндэл гэдэг байхгүй. Тэгэхээр одоо монгол ирчүүд ч гэсэн тэрийг ячаал энэ муу одоо ингээл ярьж ингээл одоо миний яриаг чийл сонсож байгаа нэг эртний хүн тэгж бодно зүгээр бодохгүй ч яж болно. Гэтэ яг тэрэн дээр өөртөө дүнэлт хийх хэрэгтэй байхгүй. Эмэгтэй хүнийг яавал одоо гоё хайрлах хэрэгтэй яадгийн одоо өвдөж эмэгтэй хүн ч гэсэн нөхрийг гоё хайрлах хэрэгтэй. Тийм. Гоё халамжтай ах хэрэгтэй. Тийм. Халамжтай ах хэрэгтэй байхгүй. Тийм нэг гоё хайрлал Монгол хүнтэй суухансан гэд нөхрөө сонгоогүй шүү дээ. Тийм байхгүй. Тохирол ингээл яаж байгаа шүү дээ. Тэрийг одоо өрөөл мэдж байгаа юм бол тийм одоо нийгмийн өвөнд ялангуяа одоо гадаадд амьдарч Монголын сошиалыг үзэх юм шаардлага байхгүй шээ. Тэгэхээр миний бити санаа зовоо. Одоо дөнгөж гоё те хүнтэй суугаад нэг гэн жил болж байгаа. Одоо яг эд нэг амар азаргалтай гоё үе дээр байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бүр улам цааш нь гоё мэдрээд санаа зовоол одоо ингээл те яана Монголдоо очихоор надад хэцүү байх болов ингээд намайг ингээд хараад өрөөх болов ч тийм өнөөд үзүүлэх болов энэ төргээд бити тийм элдв юм. Октоосо бити бод. Тэгээд ер нь албал бас харцсангуу бас айгүй ойлгож хүлээж авах чадамжтай болцсон шүү. Тэгэхээр хүн болгон ч юм уу чамаа ингээл харах болгонд бүгд тэгж бодоод ч юм уу хавчиж шахаж харцсан гэж бити санаа зов. Тийм жишээ одоо миний фэйсбુક дээр шүү дээ Япон руу зайл мо магнол юу таасаа хараа зотн модн гэж байгаа байхгүй юу. Гэтэ яг гудамжинд би нэг зодуулсан удаа байхгүй дээрээс одоо нөгөө тийм ширүүн үгийг яг амьдрал дээр бол сонсохгүй байгаа шүү дээ. Тэр юуныхаа араас л томорч байхгүй юм. Сошиал яг бодит амьдрал бас өөр үйдэг. Тэгээ бас тийм одоо стрессээ гаргах шаардлагатай өрөвдмөр хүмүүс бас байд юм билий. Тийм. Гэхдээ сайн хүн Монгол төрхөөс яагаад point нь юу байсан бэ? Үгүй яг зүгээр санаан зовж байгаа. Намайг бас би ингээ гадаад ханаа сонгож суудсан бол юунд нь санаа зовдгийг би өөртөө итгэлтэй байна. Тийм байна. Тийм санаан зовсон л юугаа хуваалцсан л юм байна. Тийм. Санаа зовх хэрэг юусаа байхгүй. Өөрөө л бай. Гой өөрөө жарга өөрөө юу ч биш. Тэр илүү тутгуу хүмүүсийн ярих комент биш юм шүү. Юусаа. Танаа Японд жишээ нь гадаад хүнтэй суудсан хүмүүсийг тэгж гадуурхдаггүй биз дээ. Үгүй. Тий. Үгүй. Зөвхөн Монгол Япончууд айгүй судалж гадаадуудаа. Тий. Сууж байгаа. Гэхдээ тэр үнсрэхэг байт юм бол тоо. Үнс гадуурх тал дээр. Үгүй тэр чинь ингээд нөгөө юу байт юм шиг. Одоо жишээ нь те Чингис хааныг жишээ болгоход нь шүү дээ те. Хатныг авцсан байгаа. Одоо урдаас авсан хатан байгаа. Тий байгаа шүү дээ те. Бас одоо нөгөө дээр үеэс ингээд нөгөө хатан болгож гадаад руу бас октоодыг явуулсан түүх байгаа тийм. Тэгэхээр ийм юм дээр ийм эмзэг болж байгаа яг сүүлийн үед байхгүй юу? Ялангуяа юм
Тий. Эсвэл нөгөө сошиалар хитрхи юм бас ингэ мэдээлэл авал юм хараал нэг одоо яадаг чинь те нэг л завтай хүмүүс доор нь комент хичээл яагаад байгаа болохоос ш байдаг л энэ шүү дээ. Зүгээр л дэлхийн нийтэд хаасаагүй байдаг л. Хаасаагүй байдаг Тэр байдлаа нөгөө цус сэлбэх энэ гэж бодлоготой явагддаг энэ юм байдаг гэсэн шүү дээ. Байдаг юм байл шүү дээ. Ер нь олвол тэгжээж нөгөө нэг Одоо одоо яг наатан дээр би 2 мөлий зав. Нэг нь болохоор монголчууд ингээл нөгөө цусан хадгалан нээрэд байдаг шүү дээ. Тэгсэн учраас 7% мэддэг шүү дээ. тий. Яг үнэ. Яг юуны цустаач юу шүү дээ мэдгүй шүү дээ. Тий шүү дээ. Ихэнх хятад цустай хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Мэдгүй. Тэгээ 7% ядахнаа мэдчихээд тэгээ цусаа хадгалан гэж ойрлоо л та тий. За нэгт хоёрт болохоор энэ тентгийн амар хөдөө сумууд аслагдсан газар мадар чинь цус ордод гамшиг болцсон гэсэн шүү дээ. Ерөөсөө ингээд цусаа нөгөө цэлбэх байхгүй яг ингээд энэ тентгөө сонир мэдрэл муутай юмсан хүмүүс болчихсон. Тэр мэрэндээ харалтай юм яасан гадаад үнтэй суулаа барьлаа яалаа ийлээ хүмүүсийн эсвэл ингээл амьдрал оролцоод суухан хооронд тийм юм үндсэрхэг юм ярих гээд бол тийм юмнуудтай дагалдаг юм л та тийм одоо яадаг чинь эсвэл тэр нэг хүмүүсийг яг ингээд шинжилээд ингээд үзэх юм бол маш олон цус гарч ирдэг юм лээ шүү дээ. Тийм байгаа юм чинь сая ануха багш бас бичээдсэн фэйсбүүк дээр нэг видео оруулсан байсан. Одоо би чи нөхөрч бид нар одоо Монголын хуулийн сахиж амьдарч байгаа хүрээнд бол ингээ эрх чөлөөтэй баймаар нэг гэсэн юм ярьжсэн байхгүй гүнээ ингэж утсан. Тийм яг тэгэл ер нь жоохон тийм янз янзын мэдрэл тэр юм чинь тийм дуурчлах байхгүй. Тэг би бүр яг сошиал дээр нэг хүнийг бүр онцлох уу. Би ч үнэхээр амар сошиал ухаад идвэл дээ. Хаяа маяа фэйсбүүк ч инстаграм орохоор ганцны өмнө гарч ин тэг хинийхэн ч миний найзуудаас хинж тэр үнийг дагдаг нэг ганцны видео гараад ирдэг шүү дээ. Тэр нэг шүүдэр цэцэг гэдэг нэг хүн байна тийм. За. Гадаад нэг Америк нөхдөй. Үгүй тэрийг бүр доор нь илтээр нь хэлхийн хүмүүс илтээр нь яах юм. Тэгээд би бүр яг тэр охиноор бүр жишээ авмаар болсон аахгүй амар цоглог гоё тий. Тэгэл тэр охинд хэлэхэд яг энэ шүүдэр цэцэг шиг бай. Гоё өөрөөрөө бай, өөртөө ихтэй бай, цоглог бай. Тэр бусдын үйл ерөөсөө сайн биш. Тийм. Тэгэл хайраа болол гадаад энэ Монгол энэ хамаагүй үнтэй л учирсан бол юунаас айж магаад ингээд гайхаад юугаад юу ч аахгүй. Өөрөөр. За энэ нэг амар сонирхолтой зохио байгаа. За энийг уншаад өндөрлөе. За. Энэ дээр болохоор ингэсэн байна. Энэ надад амар сонирхолтой санагдаад байгаа. За хөөхөн чин сэтгэлээсээ инээдэг хоёр сайхан бүсгүүдээ энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Баярлаа. Би нөхөр хүүхд ямт амьдардаг ажил гэрт хоёр жим гартал явдаг завгүй ээжтэй нэг нь байна. Сүүлийн нэг жил надад их сонир мэдрэмж төрж байгаа. Би нөхрөөсөө өөр хүнийг өдөр шөнөгүй бодох болсон. За. Ягаад ч юм бүр гайхмаар өдөр бүр. Гэтэл бид хоёр 10 минутаас илүүгүй цөөн хэдэн удаа уулзаж байсан. Тэр нь мэдээж тэр эрэгтэй ажил мэргэжилтэй холбоотой би очиж уулзаж байлаа. 1 сарын дараа холбогдох шаардлагатай бол тэр үедээ л би холбогдож нөхцөл байдлын талаарх мэдэгдэж хэлээд зөвлөгөө аваад уцаа тасалдаг юм аа. Ийм ч юм бэ. За. Үедээ би нэг ч илүү дутуу юм ярьдаггүй. Яг ярих зүйлээ яриад л уцаа тасалдаг. Тэр ярих 2-3 минут миний хувьд бөөн догтлол бурхан минь баярлаад л бүр байдаг даа гинэ. Бүр нэг удаа нөхөртөөгөө хөвтөж байхдаа өөртөө бодоод байсан гинэ. Яна. Би өөрийгөө бүр яах учраач олохгүй байна. Энэ одоо яг юу вэ? Би анх нөхөртөөгөө үерхэж байхдаа л ийм байдалд орж байсан. Ердөө яг л 18 шиг догдолж бодоод байна. Мэдээж тэр хүн гэр бүлтэй хүүхэдтэй надаас ах хүн гинэ. Бид 2 жил гарan холбогдож байгаа. Холбогдсон юм шүү дээ. За. Зөвхөн тэр хүнээс зөвлөгөө авахаас цаашгүй ярианы сэдвэр зүгээр. За. Тийм ингээд 2 жил болчихсон. Чин зөвлөгөө аваад яваад байгаа. Гэтэ нэг ажилтай холбоотой баяраар би талархаалаа илэрхийлж жижиг бэлэг өгч ийсэн гинэ. Нөгөө нь мэдээг баг чи нууцаар үерхэдсэн гэдэг шиг юм шүү дээ тийм байна. Нөгөө нь мэдгүй энэ охин л дурлаад догтлоод болоо. Нууц хөсөлтөй бүсгүй шүү. Одоо ястаа яаж бодлоосоо алга болох талаараа бодоод олохгүй байна. Би заримдаа өөрөөсөө ичдгийг зүүдэндээ ярьчих үедээ гэж хайдаг гэнэ. Учир нь манай нөхөр ууртай болохоор ёстой л нэг уулзаж учирсан мэтэрл ярих байхаа гинэ өөрөө бас айгаад байна. Би гэхдээ бодсон. Яг нэг хэцүү үед сэтгэл жоохон гэрэл нэмсэн учир надад ингэж холбогдож бодогдоод байгаа байх. Яг ингэдэг юм л шүү дээ. Тийм байна. Жоохон сэтгэлийн хурцсан л байсан юм. Тийм нэг юм
хүнд үед ч Тийм юм уу ганцаардсан ч юм уу нэг бол нөхөр мөхөртэй гомдсон үед наашаа гэж хандж байгаа эрэгтэй хүнд эмэгтэйчүүд татагддаг. Тийм. Айгу аюултай. Манай нөхөр сүүлийн 2 жилийн хугацаанд мөрийтэй тоглоом тоглож маш их асуудал гаргасаар л байгаа. Яг тийм адармаатай амьдрал өдрийн хэдхэн минут тэр хүнийг бодоод суухад жоохон сэтгэл сэрэгдэв тэр. Яг ийм байдаг хэвгүй. Нөхөр асуудалтай тэрэндээ депресссэн хүн л гэж байгаа байхгүй юу? Сонин хоёр тул сэтгцэн эмэгтэй хүн шиг заримдаа бодох юм аа. Тэр бүл хамгийн чухал. Учир нөхрөө бас энэ асуудлаас гаргах арга байдаг болов уу? Их л сайн залуу юм. Одоо бол өөр хүн шиг л байх юм аа. Ууртай, догшин хүн л байна. За ингээд нэг хүн тохиолдож буй хоёр өөр асуудлаар захиа бичлээ. Хэд урт сунжирсан байвал ста sorry. Байнга сонсдог шүү. Үргэлж өөдрөг гэрэл цацарсан та хоёртай амжилт хүсье гэж. Баярлалаа. За эхний асуудал нь өөр хүнийг бодоод догтлоод баярлаад өрөөсө бодоод санаад одоо байнгын бодолтод байгаад салахгүй юм яах вэ гинэ. Тэгээ байж. Олон хүнээс сонсч байсан л асуудал шүү дээ. Гоё штэ. Ер нь бол нөгөө хүн аяга олон дурладаг гэдэг шиг тий. Тэгээ нөгөө юу лээ харахын заяас хадсгийн заяах биш гэдэг шиг хараал дурлцсан л хүн байна. Тийм үү? Тэгээд нэг одоо тэгэл тархиа удирдах асуудал шүү дээ. Тэгтээ нөгөө талаараа шүү дээ. Нөхөр нь амар сайн нөхдөг бүр ингээд амар хайртай яг тэр байгаа хүмүүс гэж амар өөр хүн хараад тэг дурлахгүй шүү дээ. Тэгэхээр нөхөр нь яг мөрөөдөө тоглолдог ямар нэг байдлаар энэ хүн бүр гэртээ ороод ингээд яхаас тийм нөхөр нь ууртай тий нэг тийм өөрийнх нь тэр нөгөө нэг хайр майр нь алгуулчихсан анхаарал халамж байхгүй болсон. Тэнгүүт ингээд нэг тийм хүн гараад ирэнгүүт тэр хүнд хараад догдоод л юм л да. Тэр чинь бас өөрөө ч мэдэхгүй шүү дээ бид нар ч мэдэхгүй тий хүн хараад тэр чинь бас гоё сайхны бишрэн гэдэг чинь хэцүү шүү дээ. Гинти юм ингээ харагдвал бас. Тэгтээ догтлон амар гоё тий. Тий. Тэгээд одоо тархиал өдөртөж догтлон гэдэг амар гоё. Энийг чи краш гэдэг удаа тэгээ хадгалж. Тий. Яг үнэ тэгээ крашлал өрч. Тэгээ хэсэг харал гэж одоо тэгээд тэрнээс амьдралаа алдтал вэ чи жоохон. Дээрээс тэгтээ амар дуулаагүй шүү дээ. Тий ямар уулзаж учрах гад ч юм уу. Тэгтээ ингээ болоод нөгөө эрэгтэй нөгөө басгасан. Ханд өгөөд байгаа биш шүү дээ. Тийм байна. Тэгэхээр зүгээр л гоё краш. Бид нар дуучин бүдэлчин крашлал бас киногийн үзэл гэж эртөө жишээ нь манай дугаарт хаян хайрмаа орсон дуучин. Хайнаа би үзээгүй. За тэр Томоко крашлдаг болсон. Бүрөө. Хайнаатай суун гэж. Манай за өөрөө хайнаатай суун. Хайнаа сингл байл шүү дээ. Айгу батсан. Тавсан болчиход шүү хайр. Тий. Сенсацлал байгаа шүү гэдэг шүү. Тийм. Тэгээ одоо гэр бүл гэдэг юм тий хайр дурлал одоо нөгөө юу гэдэг вэ? Юу гэдэг вэ? Шохорхол ааха гэдэг юм ялгах хэрэгтэй. Дээрээс энэ одоо нөгөө нөхөртөө жоохон стресстэй байгаа юм шүү дээ тий. Стресстэй байгаа болохоор тэр хүнийг одоо нөгөө бодох цаг хэрэгтэй байгаа юм бол крашлаад байчих хэрэгтэй тий. Тий. Заавал тэрийг хойж мөрөх шаардлага байхгүй шүү дээ. Гэтэ нөхрийнхээ асуудлыг нэг фокус хийж үзсэн дээр баха. Одоохонд бол зүгтайгаа явах. Яг нөгөө сайн хүүхний чинь бицэн үуч нөхрийгөө поинтлог байгаа байхгүй юу? Яг энэ хүн чил нөхрийн тал дээр асуудал бичих юм бол их юм байгаа юм шиг үн цаана. Яг бол хүн крашлтлаа ингэж яаж ингэдэг чинь бүр ингээ ганцаардаа тэнд бүр ингээ хөрөлт үсээ сонирхолцсон байгаа юм байна шүү дээ мань хүн. Одоо нөхөр нь тийм ааштай тэгээ нүрээтэй тоглоод ингэхээр чинь хин ч гэсэн тэгэл эмхтэй хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо гэр бүлээ ямар нэг байдалд бүр өшөө хүнд асуудалд оруулахгүй тулд нэг бол одоо нөхөртөө үжийн илтгэр гоё энэ гэр бүлийн үндэл арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэ? Мөрөдөө тоглоом гэдэг чинь өвчин байхгүй юу? Энэ бол заавал ингэ тэрийг гоё засахгүй л хэмжээ авахгүй болохгүй. Тийм. Нөхөртөг л сайн ажиллах хэрэгтэй мэн хүн бол. Яг надад тэгж энэ асуудлыг болвол яг ярилцаа зогсоох гэж за болохгүй болвол одоо өөр тэр хүн ямар нэгэн хүний үгийг сонсдог хүн байх шүү дээ. Аав ээжийнхаа ч гэдэг юм уу. Тэр хүмүүстэй бас хамтарч ярилцаад энэ талаас нь одоо салгах арга хэмжээ авахд ер нь сайн хичээх хэрэгтэй шүү. Тийм. Энэ бол өөрөө за би тиймэрхүү хүн бол маш ховор ахаа. За би ер нь боллоо гэж болох юм бол тийм хэцүү. Ер нь бол ховор шүү. Тэгэхээр хэцүү шүү. Хүндрэхээс нь өмнө ер нь энэ тал дээр бол маш сайн анхаарал татах. Тэрнээс энэ хүн ингээ уурлаад идгийн, аашлаад идгийн гэж бодоод
айгаад ч юм уу сэтгэл санаагаар унаа. Тэгээд нэг бол өөрийнхөө энэ ганцаардлын юм уу энэ байдалтай хүлээн зөвшөөрөгдөөд нэг бол магадгүй энээсээ үүдээд одоо жишээ нь тэр хүн хэрвээ жоохон л наашаа гэх юм бол магадгүй юм үсч болохоор ийм байдалд энэ нэмэгтэй бараг бэлэн байгаад байна шүү дээ. Тийм хэцүү буруу асуудал үүсэхгүй тулд ер нь эхлээд бас гэр бүлийнхаа асуудлыг бас ер нь айгүй анхаарах хэрэгтэй юм байна. А тэрнээс яг нь эхтэй хүнийг шохоорхох, дурлах ч гэдэг юм уу таалагдах тийм гоё юм байна шүү дээ. Байж болно шүү дээ. Гоё шүү дээ. Догтлон, крашлн зүгээр л сайхан крашлж байна гэл тийм нэг юм өөрөө хитрхи нэг амар бүр би сэтгэл алдраад байна. Бүр энэ бүр ингэж бүр хитрхи бас өөрийгөө тэгэж бити чиглүүл те. Тэгээ энэ үгний буруу байхгүй. Тэгээ нөгөө нэг сайхны юу харцгороогүй гэдэг шиг зүгээр магадгүй зүгээр алдаа хийчихвээ гэж би санаад авч байгаа. Тэгэхээр зүгээр сайхан гэр бүлээ аврахын тулд нэг бол гэр бүлийнхаа харьцааг сайхан сайжруулахын тулд арга хэмжээ эртхэн авсан дээ. Зүгээр өнгө сонсоход нөхөртөө ажиллаад тэр нэг мөрөдөд тоолдог бол тэрийн болвол арга хэмжээ авах хэрэгтэй хүндрэхээс нэм те. Тэгээ бүр сүлдээ хүндрээд амьдралд нь амар тийм бүр ингээд бүр засахын аргагүй тийм юу орчвол яах вэ тий бүр цаашаа тэрнээс өмнө яах гэдэг тэгээд дараагийн асуудал бол бас өөр яриа тий бүр хүндэрсэн одоо яадаг чинь эсвэл би бол одоо шил гар үрдэн эрэхтэй нөхөр мөхөртэй хүмүүсийг бол би бүр үздэггүй шүү эмэгтэй хүнийг заддаг тий эмэгтэй хүнийг заддаг тий тэгээд задулчаал байгаад байдаг хүмүүсийг бүр гайхаад байдаг байхгүй яаж тийж амьдрээд мэдхгүй хэвээр тэр гин тэр юмчтэй тий ста болохгүй гих мэтлээ тэрхүү бүр хүндэрсэн асуудлын юмыг бол чал өрөөр. Гэтэ энэ хүүхний хувьд бол яг эхлээд амьдралтайгаа л жоохон засгаж байдаг. Тэр яг айгүй хөөрхөн нөгөө тэр хүн яа крашлн л үстэй. Тэр хүнтэй ингээд гоё одоо тэр хүн маш өөртөө таалагдаад тэгээд амар гоё догтлол баяр хөөр тэгээд ингээд зүгээр ингээд тэр хүнээс зөвлөгөө аваад гарахтаа хүртэл ингээд сэтгэл санаа нь гоё дүүрээд амар баяр хөөртэй болоод гарч байгаа бол гоё байгаа байхгүй юу. Нөгөө цэцгээр бол нэг ингээд услаж явах хэрэгтэй гэдэг шиг эмхтэй хүнийг нөхөр л услахгүй тэр чинь үхээд нь штэ тэнд чинь тэгээд тэнд нэг залуу зүгээр ингээд нэг тусал хийж өгöd байгаа байхгүй. Яг одоо зүгээр крашлал хараал үз. Хөндрөхөөс өмнө тэгэл зүгээр өөрөө шийдчихтэй. Өмнө харин өөрөө мэдрэмж гоё баясал догтлыг нөхрөөсөө авдаг болж буцаад болохын тулд нөхрийгөө одоо засаж авах. Тэр л чухал юм байна. Тий. Тэгээ давж чадах байхаа гэж одоо тэгтээ асуудал юу вэ гэдэг энэ хоёр талаас бас харж ах хэрэгтэй тий. Тий яг үнэ. Тэгээ цаашаа эн чинь нөгөө бид нар нөгөө амар нөгөө цаад хоёр талын юм мэдэхгүй болохоор тий яг гэр бүлийн амьдралын мэдэхгүй болохоор яг ийм тийм гэж хэлээд айгу сайн шүү дээ бас тий. Тэрнээс гоё бүсгөөмөн дуурал, догдол, баярл, хөөр тий. Яг ерөөсөө буруу юм биш тэр. Буруу юм биш. Тэр ерөөсөө хинч чамайг хорих зүйл биш. Зүгээр л ухаанаа алдаж буруу явахгүй зүгээр өөрөө л тэр гоё сэтгэлийн догдол юм тэр юм байна гэдэг чинь гоё явахгүй. Тэр эмхтэй тэгэхээр одоо хүртэл ерөөсөө тэр бүр мөхөөгүй ухээгүй сэтгэл санаа амар гоё өөдрөг гоё эмхтэй байгаа нь хэвээрээ байгаа байхгүй юу. Тийм бас залуу үнэл захиа шиг сонсогдож байна. Ямар ч нэг 30-д мэддэг хүн байна. 23 таа гэсэн шүү дээ. Тэр өмнөх чинь 23 биз дээ. Ямар өмнө? Гадаад хүнтэй суусан гэдэг. Оо тийм лөө. Ой олон захиа уушил бүр балархан дээ шүү чи бүр хооронд нь хольж цацгаад байдаг шүү тий. Энэ яг хөө эмхтэй гэхдээ нөхөр бүрээдээ тоглоод ааштай байна гэдэг чинь нэлээд удаан суудсан хоёр байгаа аахгүй юу. Тэгэхээр нэг жоохон нэг надад бол нэг ятгана 30 иттэй хүн байна. Ягдвал бас хүмүүнд дурлаад яадаг тийм насан дээр байна гэхээр тий. Тийм энэ насаа илэг байна сая. Тий. Тэгэхээр юу л байна л да. Тэгэхээр яг ийм насан дээр одоо тэгээд толгоороо шидчихтэй. Тий. Буруутах юм юу ч байхгүй юм. Гэтэ нарийн ширийн юм мэдгүй учраас бид нар одоо юу ийм тийм гэж хүний амьдралыг нэр насаа битээ шүүгээж авчихсан тий. Тэгээд бид нар нөгөө насны байдлаас төсөөлөж бас зөвлөгөө өгөх байдал хэр удаан амьдарч байгаа гэдгээс шалтгаалдаг ч гэдэг юм уу. Тэр бас айгүй чухал шүү. Энэ 60-тай байх юм бол шал өөрөө сонсогдсон дээ. Харин тийм. Надад бол ингээл сонсоход нэг ядахнаа хүн дурлал ингээд доглож ин гэхээр 30-тэй үл сонсогч юм л та. Тэгэхээр айгүй энийг айгүй насны югаар бас одоо бидний талаас дүгнэлт хийх гэдэг юм уу зөвлөх бас юм өөрчлөгдөнө. Тийм. Наснаас гадна юу юм бэ? Айгүй их нөгөө нэг юм тодорхойгүй юм хөвчжсэнээс деталь жоох оруулж зүгээр. Тийм. Жишээс нөхөртөөгөө яагаад ингээд нөхөр маань ийм учраас би ингээд өөр хүн харахаар гоё харагдаад байна гэдэг юм гоё жадтал оруулбал илүү жоохон юм том дэлгэц харагдах гэдэг. Ингээ дараа нь захидлаад уншихаас өмнө бид нар жоохон тодруулчаад энд уншиж тийм бас тэгж болох юм байна. Тэгэхгүй бол нэг ингээл. Гэхдээ би болохоор ингэдэг. Тийм үү гэж ингээд яхаар их сони тий. Би их л захиагаа уншдаггүй юм.
Тэр чинь уншичаад бодоод ярахаар сонир ш тас тий. Харин Тийм тийм гоё яг уншаад нөгөө шууд ингээд шууд уншаад шууд гоё яг сэтгэлдээ яриулаа гоё тий, яг гэдэг үнэ, надад. үнэ. Тэгэж одоо би нөгөө захиаг уншдаггүй. зөв. Тэгэхээр яг тэгэл анхааралчгүй. Хэрэв дахиад захиа очиж байгаа юм байл гоё тийм тодорхой деталь жоох оруулж өгвөл зүгээр юм байна. Насаа оруулаа тий. Эсвэл нөхдөөгөө тийшний жил амьдарч байгаа гэдээ хэлсэн ч болно шүү дээ. Why not? Гоё захиа гэсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Шүү дахиад гоё захиа хичээрээ. Тэгээд ер нь захианд дандаа л юм салж нийсэн ч юм уу гунж гутарсан зүйлс бит хоёр ярьдаг юм уу хүлээж авдаг биш шүү. Бас тий ад жаргалтай гоё жишээ нь төрөний нэг гоё ингээд анхны хайраагаа санаал ээж идэг залуугийн бас иймэрхүү юм байж болно шүү дээ. Тийм гоё хэлсэн шүү дээ. Гэх мэтчлэн ингээд гоё бас амьдралынхаа гоё ад жаргалтай мөчүүдийг хуваалцдаг ч гэдэг юм уу. Тийм юм энэ төр гоё сонирхолтой захиануудаа ишээ дахиад бичээд байгаарай. Маш их баярлж байгаа шүү. Тэгээд өнөөдөр бид нэр сайхны хөтлөөс маш гоё дугаар ингээд Шууд дамжууллаа. Дугаараа хийж байгаа хэлээрээ. За ингээд одоо удахгүй харанхуй боллоо. Тийм. Өгч олдож өхөр хотлаа. Сүү сайландаа явъя гуруулаа. Өнөөдөр манай алс хотлоос ирсэн багын маань нусан багын маань найз амраага Нусаагаа ирсэн баярлалаа. Бид жаппагос мэдсэн зүгээс гарын. Оо баярлалаа. Бэлжина. Нөгөө нэг подкастууд бид нар ч айгүй олон үзэн штэ. Тэгэл өө ийм их бэлэгтэй юм уу гэдэг шиг юм болгоо шүү. Бас бэлэгтэй. Одоо. Зүгээрээ. Зүгээр дотор нь хэлэхгүй. Энэ болохоор маски гэж зөвхөн манай BDJ банкас байгаа. Өөрийнхөө брэнд юу байгаа. Маск байгаа шүү. Оо маск дуртай шүү дуртай. Би чи маскын дуртай байгаа шүү. Манай амраа арьсаа юу сайн арчилдаг. Маскныхаа хүчинд ингээл байж энэ. Оо. Шүн би хавай доор ингээд хоёулаа маск шийдөө. Боо алангаал маска тавьсан уу тий. Дуртай. Одоо яна юу заяа цуглаа явлаа. Явлаа гэдэг шиг. Үзэгчтэй баярлалаа сайхан хөтлөөс энэ өнөөдөр дугаар явууллаа. Тий. Тэгээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Наадмаа сайхан өнгөрөөгөөд. Наадмаа өнгөрцөн тий. Наадмаа сайхан өнгөрөөснөө аа. Тий. Тэгээд Сайхан наадсан уу? Гээс хэлчээ. тэгээд 8 сарын бас гоё урт сайхан цаг нарын сар байгаа штэ. Тэрийг маш сайхан өнгөрүүлээрээ тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Дараагийн дугаар дахиад өөр маш сонирхолтой гоё дугаар авах болно. Subscribe дараарай. Тэгээрээ. Бай. За бай.